хурдан азарганы уралдаанд дөнгөж саяхан барайнд орж ирлээ. Энэ жилийн хурдан азарганы уралдаанд Өмнөгов аймгийн Цогццээ сумын харьяат Монгол улсын Мандалай уяаш Даштанбэрлэлийн Батэрдны Эмбүү зээрд азарга төрүүлж 3 жил дараалан улсынхаа их баяр наадамд төрүүлэн орж ирлээ. Хоёрт Төв аймгийн Бүрэн сумын харьяат Улам өрнөхийн хар азарга, 3-т Бямсүрэнгийн хүрэн азарга, 4-т Ган зөргийн Тэмүүлэнгийн хүрэн азарга, 5-т Сугрын хул азарга тус харагдлаа. Миний ус алдан бол Монгол улсын морины түүхэнд бас шинэ үе эхлүүлж байна. Монгол азарга одоо 3 дараалт төрүүлж Монголын түүхэнд одоо нийт монголчуудын хамгийн одоо бахархал энэ бархтыг монголчуудынхаа одоо баяр дээр баяр нэмж байна. Та бүхэндээ тэгээ адилхан миний хувьд одоо Монголын үндэсний хамгийн том баяр одоо та нартаа ингэж хуваалцж байгаа дэх баяртай байна. Миний улс алдан монголчуудаа та нарыг биднийг олон дахин одоо их баярлуулах хаа гэж бодож байна. Их баярлалаа. Одоо халтан азарга маань энэ жил 7 азарга. Тэгээд Сүхбаатар сумын бод шиний унгаа дуу бод шиний шүүн өсгөөр гэдэг өөрийнхөө маш ойдны үндэ бэлгэсэн тэг хүмүүс над тэг ахуураа ах маань над өгсөн. Тэгээ өсгөөр ахтаа маш их баярлж байна. Яагаад тийм үнийг маань энэ сайхан урдуулгийг над өгсөн маш баяртай байна. Би улсын наад анхныхаа айгийг авч байна. Улсын наад бас айг авсан. Тэгээ анх удаа айг авч байгаа маш баяртай. За баярлалаа. Гэтэ нэг эдгээрт троос залуудаад эдги болоо бас эрхээ эдлэгдэг байхад үүргээ гүйцэтгэж байх хэрэгтэй. Бас дэг журамтай. Байх хэрэгтэй хас нэг адмууд бас явдалтай. Эдисмэлж ясагдлаа гэсэн. Тийм өнгөлөх юм хэрэггүй байх юм дөө.